сарын 26-нд бас яг угтаад эпилепсийн нэг яваа өдрийг угтаад бас хэвцүүлэг хийгээд энэ 253 хүмүүс энэ 25 он шүү. 25 он юм байна. Ийм судалгаа хийсэн. Тэр нь бол яга хөндлөж байна. Одоо тэрийг сая 26 он дахин авсан. Камераас нэг эпилепсийн судалгаа бүгдөө нэмэлтлээ гэдээсэн. Тэгэхээр энийг хоёр жижиг байдлаар харьцуулж үзэх гэж байгаа. Ямар за тэгэхээр та бүхэн одоо энэ хараарай. За тэгэхээр энэ 25 он шүү. Тэгэхээр энэ бол 253 хүн, энэ 212 хүн байна. За тэгээд энэ 25 онд бол эмийн чанар ханган төрийн төр төлбөрийн хариуцлага эмийн талаар ингэж авсан англи дүүрэгтэй юу авах юм уу интернет авч чаддаг юм уу? Тэгээд Google формыг ашигласан. За тэгээд одоо сая болоод 212 хүнээс эмийн хангамж хүртээмжийн талаар асуултыг авсан. За тэгээд эцэг тавсан хамгаалагчдаар Google форм заах би ячуу сууж. За тэгэхээр ингэж яг юу нь өөрчлөгдвөө ингээ харахаар оршин суугааны утгаасаа эмээ авч чадчих гэнэ үгүй юу? Тэгэхээр одоо жилийн өмнө те 58.9% нь чадахгүй байна гэж хариулсан. Гэтэл одоо 64% бүр өсчиж авч чадахгүй байгаа тоон өссөн байгаа биз? Ер нь уруу ажил гараад. За мэдээллийн их сурвалж гэдэг юм гэхээр энэ манай хатгоноос бас мэдээж ирсэн босод тэгээд ингэж байж байгаа. За тэр нь бол мэдээлэл юм байна. За төр төлбөрийг нь хариуцсан амбулатороор авах бэ. Одоо нэг 400 доллар саний хэлсэн тушаал байна шүү дээ. Мөн нэмэлт 0.6-аар тушаал болж байгаа. Тэгэхээр энэ эмдүүчийн тогтоол гэдгийг мэдхүү гэхэд 80% мэдхгүй. Ер нь 2 жил дараа ингэж гарч байна. Тэгэхээр чинь тэгээд дараа нь урбанист гэдэг эмэнтэй бүр илүү одоо авч чадахгүй байна гэдэг 2 жил дараад өндөр хэмжээ авсан. За тэрийг ингээд энэ хүмүүсүүдийн гаргасан юм. За та бүхэн ингээд харьцуулаад энэ 25-26. Тэгэхээр энэ ингээд харьцаа байж байгаа биз? За эрүүл мэндийн даатгалыг том хүн 70%-аар хүүхэд 100% мөнгөлтөөр авч чадчихэв үү? Саяны нөхцөл нэг гэдээсэн чинь. Тэгэхээр энийг авч чадчихэв үү гэхээр 50% болоод ер нь нэг авах юм байна. Тас авах зорилго хүмүүсийн 50%-тэй. За гэтэл яаж юм? Авч чадахгүй гэдэг нь 30-40% байж байгаа биз? За огт мэдхгүй гэдэг нь юм. Тэгэхээр ер нь 50% нь мэдхгүй чадахгүй, 50% чаддаг. Тэгэхээр энэ тогтоодын хэрэгжилт бол яаж юм? 50% байна уу гэдэг харагдаж байна. Ингээд нотлоод биш гэдэг. За оршин суугаа газраас гэдэг нь одоо нөгөө хоёрдугаар төгсдөр тийм төлбөрийн төр хариуцаа амбулатороор олгож байна. Тэр чинь амбулатороор ч бол нийтийн эмийн санаач олгож болно гэж байна шүү дээ. 100%. Насны хүсэж 100%. Гэтэл авч чаддаг нь яаж вэ? Нэг 30-40% багцж байгаа. Дээд 40. Бүр одоо бүр бууцсан байна. Энд авч чадахгүй гэдэг нь өссөн. Бүр ингээ муу зүйлээс гарч байна тийм үү? Ингээд ийм муу болоод байна. За мэдээд байгаа мó гэхээр за нөгөө 400 доллар тушаал гэдгийг бид нэг 20%, 5% хүний нэг нь мэдчихэв. Ийм боломж байгаагаа дөнгөж 5 хүний нэг нь мэдээлээ. Эмдүүцийн тогтоол гэж одоо 24 оны 6, 25 оны 4, одоо 26 оны 7 дугаар тогтоол. Бидний нэг амьдрал хэрэгтэй айгүй гоё тогтоол ч байна шүү дээ. Тэгэхээр яг тэрийг бас 5 хүний нэг л мэддэг. Мэдхгүй болохоор энийг яг би авъя, эмээ авъя гэж явах уу? Мэдхгүй юм чи явахгүй шүү дээ. 5 хүний 4 нь явахгүй юм. 5 хүний 4 нь явж магадгүй шиг байж шүү дээ. Тийм үү? Эндээс хараад. За амбулатороор болон нийтийн тэ
Имийн сангаас эпилепсийн эсрэг юм авч чадсан уу гэдэг асуулаа. Тэгсэн авсан гэхээр нөгөө 5 хүний нэг ч байгаа л 5 хүний нэг. Одоо энэ чинь онтойгоо харьцуулаад үзэхээр бидний судалгаа ер нь буруу байсан юм уу, зөв байсан юм уу гэхээр тийм амар сонсоогүй байгаа. Тэгэхээр юу харьцаа загаад байгаа байхгүй. Мэдээд байгаа хүн. Мэдээд байгаа мөртлөө авч чадаагүй бас байна. Бүр огт мэдхгүй бүр яг 50 өртөө. Бүр огт мэдхгүй. Хайртай. За энэ хэлбэж байна. Кепра систем энэ органик бол бүгд мэдж байгаа. Бүр амар нэрцтэй хүн болгон органик гэдэг. Энэ дээр ингээ кепрагийн үгсэн мэт. Кепра басраг байгаа манайх мэдж байгаа тийм. Би энийг нэг материалыг нөгөө даатгалаар авч чадахгүй болохоор ингэж хэлсэн болов гэж бодож байгаа. Энэ дээр за тийм болохоор ялангуяа Германы юу тасарсан гэдэг ингэж авч ирсэн байлээ. Ердөө серийг болохоор бүр их хэрэгтэй гэдэг олон жилийн ингэж яриад яваад байгаа юм. Одоо манайх нөгөөний дадаа эдийн захиалга өгөөж байгаа шүү дээ. Төр орж ирэх. Тэр дотор энэ байхгүй гэж юм манайхаа. Тэгэхээр бас ямар шиг маань яаж санаа авах вэ бас болцоо. За энэ ойлгох юм. За тэгээд сабрил бол тэр хэлсэн. Тэ. Даа энэ тэгээ ерөөсөө нөгөөний гэдэг юмнууд аваад урбаны сабрил гэдэг. Тэгэхээр кепра дээр явсан. Кепраг өгсөн. Кепра нэрээр тасрах байна. Тэ. Манай хүмүүс авсан. За тэгээд нөгөө хоёр дахь нөхцөл төр төлбөрийг нь хариуцсан олох юмыг талаар хаанаас мэдээлэл авсан бэ гэх. Уул нь төрөөс ямар нэгэн сайхан боломж ингээд дүрм журам тушаал гарсан биш. Тэрийг биднэрт мэдүүлж танилцуулж нөгөө өвчтөгүүд ч уул мэдмээр байгаа байхгүй. Тийм ажлыг төрийн нэг чиг үүрэгт ажил гэж ойлгож байна. Гэтэл нөгөө эмчнэр яасан бэ? 15-16% манай хүмүүсийн 250 өмнөөс чинь 15-16% мэдэж авсан байна. За энэ эцгийн холбоо байна. За Facebook-ийн групп одоо нөгөө янз бүрийн Facebook-ийн эпилепсийн татар нэлийн групп байгаа. Манай эпилепси тухай яриагээ 5800 хүмүүс байгаа. За төрийн байгууллага гэсэн чи яаж вэ? Яг 2 жил дараалал 1% төрийн байгууллагаас хүмүүс мэдэж авсан байна. За бусад яг үнэхээр найз нөхдөсөөч байдаг юм уу яа гэх юм. Ингээд 50-30% ингээ явсан байж. Тэгэхээр энийг ингээ мэдүүлэх гэж бид нар чадан ядан ингээд цөөхөн үнд ч гэсэн мэдүүлэх гээд ингээ яваад байгаа байхгүй. Гэтэл энийг мэдгүй байх нь одоо юу юм бэ? Төлбөрийн ингээд төрөөс мөнгө гаргахгүй төр хэрэгтэй юм уу? Одоо мэдгүй байгаа. Сүүлдээ нэг саний юм бодож хийж байгаа. За энийг 25 он гэдэг манайх бүгд мэдчихэж байгаа юм. Яагаад гэвэл за тэгэхээр 5 оны дээр бид нар ингээд илүү энийг асуусан сая бол асуухгүй зөвхөн хангалттай хүртээмжийн талаар асуугаа. За энэ хэвтийн эмчилдэг үед яг тогсон юм та эмнэлэг төвчж байхдаа авч чадчихэв үү? Тань яг эмчилгээ чинь яг таарсан эмчилгээ эмнэлэг төвдөх үедээ хийвүү гэхээр 14% тийм гэж нэг чиглэл юм л үү? Яг таарсан эмчилгээ. 56% үгүй. Мэдээж мэдхгүй ч байна. Бидний доктор тийм мэдхгүй нэг эмчилгээ хийсэн. Тэгээд ингээд үлдчихэв. За тэгэхээр эцэст нь нэг ийм цаашид одоо бодлогоо хэмжүүлэхэд ийм зөвлөмж өгмөр юм биш үү гэж одоо анаадаас тэгэхээр мэдээлэл нь хүлээжтэй байна. Одоо ийм боломж үйт юм биш үү? Үнгүй авт юм байна. Би бүр ингээд Баяуулгүй аймгийн Сагсай суманд амьдарч ирсэн ч би тэндээ юм авч болох юм биш үү? Тэнд эрүүл мэндийн байгууллага байгаа байхгүй юу? Нөгөө төр төлбөрийг нь хариуцсан 2 дугаар нөхцөл гэдэг чи тэр. Тэгэхээр би энэ үнгүй авах боломж байсаар энэ нэмтүүцийг тогтоод байна. Тэ? Тэгэхээр тийм байхад ингээд 80% мэдэхгүй байгаа учраас яг энэ ажлыг илүү их хиймээр байна. Нэг. За хоёрт нь орон нутгийн хангамжийг сайжруулмаар. Энэ эмнэлгийн хэрэгслийн харьц орцуулалтын газар бас яг энэ дээр хариуцж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр энэ аймагтаач дүүрэгтэй ч эмийн сангуудаараа одоо аль ч хэлсэн тэр
эрүүл мэндийн даатгалаараач бай, төв төлбөр хариуцгаач бай, аль байдлаар нь одоо яг хүртээмжтэй авдаг. Тэр цаанаа хүргэж гин үү гэдэг health механизм бас ажиллаж гин үү? Тэ? Үнэхээр хүргэхгүй байвал тэр төрийн бас дараагийн нэг шатны бас байгуулга байна шүү дээ. Хяндаг монитор хийдэг. Тэр нь ажиллаж байна. Тэрийг нь ажиллуулмаар байна. Гуравт нь үнэхээр дутагдaltaй байгаа ийм нэг тэргүүлсийг ач холбогдлоо. 70 эдийн юм шууд паргад орж ирнэ гэж үндэ байхгүй. Тэр бүр яг энэ жил бүр яг энэ тавыг бүр заавал 10-ыг ч юм уу те. Дараа нь бол яг энийг бүрэн хангах ч юм уу. Төрийн бодлого тийм явах байх гэж би бодоод байна. Мөн үү? Ийм нь үнэхээр дутагдaltaй байгаа юм гарав. Бүр яг энэ дутагдаа бүр өнөөдөр ийм хүн байна. Бид одоо манай амиг хүн байсан гараа явуулчихлаа. За тэгэхээр хэрэглэгчдэд имийн хомсол үүсгэхгүйгээр тийм ээ судалгаатайгаар цаг тухай бүртэн ийм бүтээгчдээ оюутан үлддэг байна. Мөн үү? Имэл байхгүй яах вэ? Бидний цуснд тэр бодис байхгүй. Цуснд бодис байхгүй бол татаад байж байна. Бидний өвддөг. Бидний өөрсдөө. За энэ. За хэрэгжлийг хангаж хэрэгжлийг хангаж өөр хүлээж талуудыг их хариуцлагатай болгомоор. Одоо түрүү хэлсэн шүү дээ. Бүр тушаал дээр заагаад өгсөн байж байгаа. Тэ? Тэрэн дээр одоо эмнэлгийн хэрэгслийн цогцолтын газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэдгээр ингээ бүгдийг заасан байж байгаа тушаал дээр сайн. Тэгэхээр тэр өөр хүлээж талууд бүгдээрээ ингээд бүх шатны төрийн өмч эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллагууд нь өөрсдөө имээ татаж авч явах хэрэгтэй. Дорн дээр, хов дээр нэмээ өөрөө тэр имээ авах гэж юм уу, нэгж гэж юм уу. Тэр ингэж авахгүй болохоор тэр газар юм авчихгүй байна. За та юу юм бэ? Манай бид нар нөгөө Японы хэлтэй тэгээ солонгостой юм уулзж байгаа. Одоо манайд орж ирсэн одоо бүр яг нэг хуулийнхаа хүрээд ингэ суулгаад гэсэн энийг эвлэвсэн нөгөө яалтад төссөн ч үйл хэрэглэн шүү гэдэг Японы одоо мөртөрмө хүч тариагаар Китай тариагаар чулуун гэсэн уусмал гэдэг ийм гой юм ороод ирсэн. Манай Монголыг гайхаж байгаа юм Японы хэлтэй. Ямар гоё юм бэ? Манай монголчууд дандаа сүүлийн гоё юм тэр гитлиаг бодит байдал дээр яадаг вэ? Уцаан дуусаа. Амар эрсдэлгүүдийг нэмийн компани байна. Тэгээ эргэж оруулж ирэхээр бүх байдал бүх юм бол эцээ оруулж чинь бид нар өөрсдөө нөгөө компани. Тэгэхээр энэ дээр бас шийдэл гарсан. Хэрэгтэй байна. За.